Дэлхийн газар нутгийн одоо 30% нь одоо их төрхөөрөө байгалийн онгон дагшин байдлаараа үлдэх юм бол өөрийгөө сэргээх тийм боломжтой гэж шинжлэх ухааны судалгааны дүн дээр гарсан байдаг. Тэгэхээр 30%-аас доошоо орсон тохиолдолд бол эргээд энэ дэлхийн бүтнээрээ буцаж сэргэх боломжгүй болно гэдэг, дэлхийгээ хүн төрөлхтөд алдна гэдэг ийм үндслүүд бол тайлагдж байдаг. Тийм болохоор энэ талаар бол Монгол улс дэлхийн нийтэд санаачлагтай ажиллаж байгаа. Бидний одоо засгийн газрын мөрөө хөтөлбөр дунд хугацааны зорилтонд бол газар нутгийн 30% тусгай хамгаалтанд авна гэсэн ийм зорилт бол тавигдсан байгаа. Харамсалтай нь 2020 оноос хойш одоо газар нутгийг нэмж тусгай хамгаалтанд авч чадаагүй. Нийтдээ 8 удаа одоо өргөн бариад энэ засгийн газар дээрээ босгоод авахгүй одоо цаашаага хэрэгжихгүй их хурл руу орохгүй хэлийн зэсэн тогтоохгүй ийм ажлууд бол үүсэж бий болсон байна. Дээрээс нь ямар нэг байдлаар тусгай хамгаалтанд байдаг газар нутгийн тодорхой хил зааг дотор одоо өөр орон нутгийн засаг захиргаа байдаг юм уу, уул уурхайн чиглэлийн байдаг юм уу, ашигт малтмалаас байдаг юм уу, тодорхой хэмжээнд лицензийн талбай олгох ийм ажлууд хийгдэж энэ нь өөрөө өнөөдөр зөрчил үүсгээд эргээд нөгөө тэр талбай олгосныхоо төлөө нөгөө хүмүүс нь бизнесийн байгууллагууд нь тэнд хөрөнгө оруулалт хийсэн, хайгуул хийсэн тэр процесс дээр одоо гарсан зарлах санхүүгийн сүтгэлийг эргээд улс даах уу гэдэг ийм эрсдэлд орж байна. Тийм болохоор байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдын хувьд энэ намрын чуулганаар тусгай хамгаалтын асуудлыг засгийн газрын уралдаануудаар оруулах, улсын их хурлд өргөн барих энэ ажлуудыг хийж бас үр дүнд хүргэнэ гэсэн ийм зорилготойгоор ажиллаж байна. Улс төрчид одоо салбарын сайдаар ажиллахад зарим зөв дээр ухрах алхам хийж болдог бол ногоон намын дарга ногоон салбарын сайд байгаа тохиолдолд бол ухрах ёс гүйцэг дээр ухрахгүй зогсож чадна гэдгийг илэрхийлж бас энэ чиглэлээр манлайллыг гаргаж байгаа.